төлөвлөлтийг архитекторууд хот дээр хийгээд шууд тулгаад буулгачдаг. Танай газрыг газарт оруулна гэж шууд хүмүүс өрөөд ирдэг байсан бол өнөөдөр та нарын саналыг аваад та нар энэ төлөвлөлт хийх гэж байна. Төлөвлөлтөө хийх үү, энэ төлөвлөлтөөр явах уу болох уу гэдгийг та нараас санал асууж ээж шийдвэрээ гаргах гэж байна. Тэгэхээр бас ийм юмыг шинэ юмыг эхэлж байгаа анхдагч улсны хувьд та нарыг бас их азтай улс юм аа гэж дахин хэлмээр байна. Би өмнө хагас өдөр бас баахан та нарыг азтай гэдээ ярьж ярьсан. Тэгээ өнөөдрийн хувьд иргэд энэ бол дахин төлөвлөлтийн процесс, иргэдийн оролцоодоо дахин төлөвлөлт гэдэг юмыг Улаанбаатар хот анх нэвтрүүлж эхлэх гэж байгаа учраас яг энэ төлөвлөлтөнд иргэд ямар их хөрөлтөд оролцдог юм бэ гэсэн талаар би бас жохон хэмжээний мэдээлэл та нарыг салхахгүйгээр багахан хэмжээний мэдээлэл өгье. За, иргэдийн оролцоо дахин төлөвлөх үйл ажиллагааны ерөнхийдөө процесс нь бол юм байдаг. За, хотоос бол мэдээж мэрэгчлэтнүүд, архитекторууд тухайн газрын эхний төлөвлөлтийг хийж ирнэ. Тэгсний дараа оршин суугч та бүхнээс хилцүүлээ саналыг авнаа. Мэдээж тэр дээр төлөвлөсөн юм та нарын амьдрал дээр бууж ирэхгүй. Мэдээж та нарын газар ажлын дээр нь газар өөрсдөө чи эзэмшиж байгаа газар бол энд одоо орж байгаа учраас тэр хүмүүсийг бидний одоо хичнээн мэрэгчлээ хичнээн ухаантай хүн байсан ч гэсэн та нарын хүсэл сонирхол тохируулж төлөвлөж чадахгүй. Тийм учраас та нараа хилцүүлнэ. Тэгчээд төлөвлөлтийн нэг салбарын дагуу бол иргэдийг зохион байгуулалтанд та нарын хилцүүл одоо саналыг авахын тулд нэг салбаруудад хуваагаад тэгээд иргэдийг зохион бас иргэд чинь юу шүү дээ. Та нар өөрсдөө мэдэн тийм үү? 10 хүн суугаад ярихад нэг зөвшөлтөд ойлгохын тулд орохын тулд бас нэлээд хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр чинь нийлээд нэг салбар болохоор 100 хүн хамтар суугаад нэг санаа гаргах хэрэгтэй болно. Тэгэхээр хамтраад суугаад ярилцаад ойлголцоод нэг шийд гаргахын тулд та бүгд өөрсдөө зохион байгуулалтанд ороод тэр өөрсдийгөө ахалж ажиллах хүнээ сонгоод төлөөллийг шин хангаж чадах тийм байгууллагыг байгуулах хэрэгтэй юм аа. Тэгээд тэр төлөөллийн байгууллага болохоор яг иргэдтэй зөвшөлдөж байгаа ажлаа өөрсдөө удирдаад иргэдтэйгээ зөвшөлдсөөр төлөвлөлтийнхээ өөрсдийн хувилбарыг боловсруулах асуудлыг хариуцаж явах юм аа. Тэгээд дараа нь төлөөллийн байгууллага одоо иргэдтэй зөвшөлдсөд гарсан тэр санаагаа эргээд төлөвлөгч нартайгаа сууж ажиллаад одоо энэ маань болж гэнэ болохгүй нэ хотын ерөнхий төлөвлөгөө яагаар явж гин яаж гин энэ манай газар орны онцлог ямар байна шугам шүлжээ маань хаанаас авах вэ тэрийг хамтарч ажиллаад эцсийнхээ төлөвлөлтийг гаргах юм аа. Эцсийн төлөвлөлт гарсны дараа эргээд иргэдтэй ирж танилцуулнаа. Тэр бас өөрчлөгдөн шүү дээ та нарын төлөвлөснөөс. Тэгээд иргэдээ ирж танилцуулсныхаа дараа бас та нарын саналыг тусгаад эргэж тохиролцоод энэ маань наашаа цаашаас нэтэд ингэж яваад зөвшөлдөх процесс бас нэлийн хугацаа авна. Тэгээд хамгийн сүүлд та нар зөвшөөрсөн архитекторууд зөвшөөрсөн энэ төлөвлөлтийг одоо иргэдийн хурлаар батлуулаад тэгээд хэрэгжүүлж эхлэх юм аа. За бидний үйл ажиллагаа бол иймэрхүү замаар явах юм аа гэдгийг та бүхэн техникийн ээлжинд мэдээлэл өгчээ. За энэ дахин төлөвлөлтөнд түрүүний хасаа дээр уулзалтанд зарим хүмүүс хэлжсэн л да. Шууд хот төлөвлөлтөө аваад ирэхгүй яасан бэ? Ингээд эргээд иргэдээр ярилцуулаад хараагаад ингээд бутрагчлаа. Яагаад та нарын саналыг авч байгаа юм бэ гэхлээр та нарт одоо та нар ингээд өөрсдийнхөө амьдарч байгаа орчны талаар энд хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийн талаар эхний ээлжинд та нар мэдээлэлтэй болж байна тийм үү? Одоо энэ чинь юу хийж байгаа юм бэ? Энд чинь тэгээд ингээд бухимдаад явдаг шүү дээ. Одоо энэ чинь хэний хэрэг байшин бариад гарав. Тэрний оронд та нар энд бол ийм ажиллагаа явуулж чинь бидний оролцоо төлөвлөлт хийх гэж байгаа юм байна. Төлөвлөлтөө хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм байна. Бидрийг дэд бүтцэд холбож өгөх гэж байгаа юм байна гэдэг ойлголтыг та нарт эхний ээлжинд олж авнаа. Дараагийн ээлжинд төлөвлөлтийн тэр шийдэлд өөрсдийнхөө саналыг өгөх бололцоотой болно. Гэхдээ нэг хүний санал биш болж игэл нийтийн эрх ашигын өмнөөс те өөрөө хөрштэйгөө яаж бид нар холбогдож хамтарч амьдрах вэ гэдэг талаас саналаа гаргах боломжийг хэлэлцэх боломжийг ганцхан одоо нэг гэрт амьдардаг ганц би эмээ байсан ч гэсэн тэр хүний саналыг тусгах боломжийг та нарт өгж байгаа юм аа. Тэгээд бас өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалах. Одоо амьдарч байгаа газар та нар бас өчнөө олон жил амьдраад хөрөнгө оруулаад байшингаа бариад дотор нь зарим газар хүмүүс ногооны талбайтай зарим нь гоё цэцэрлэг мэцэрлэг хийгээд явж байгаа энэ орчныг чинь шууд ингээ бүснүүлэх гээд орж ирж байгаа гэсэн сэтгэлд төрүүлэхгүй тулд та нар өөрсдөө эрх ашигаа хамгаалж тэр зүйлээ хадгалж үлдэх тийм боломжийг бас олж олгож байна гэсэн үг. Мөн түрүүний хагас дээр бас нэг ярьжсэн бас энэ намглан энэ хэсэг газар маань бас түүхэн дурсгалын Монгол улсын бас тодорхой түүхэн үетэй холбоотой тийм газар нутаг байлээ. Тийм учраас та нарын өөрсдийн чинь хөндлөж явдаг хадгалж үлдэхээсээ гэсэн тэр түүх соёлынхаа дурсгалыг хадгалж үлдэх боломжийг бас та нарт өгч байгаа. За тэгээд өөрөө ганцаараа би дэд бүтцэд холбогдъё би ингээ хийхгүйгээр хамт хөршүүдтэйгээ нийлээд ингээ ярилцаад төлөвлөлтийн шийдэлд бол нөлөөлөх тийм боломжийг бас та нарт өгч байна.
Тэгээд дараа нь төлөвлөлт хийгдээд одоо батлагдаад цаашаа явбал хэрэгжилтийг хянах боломжийг бас та нарт олгож байгаагаар энэ та нарын иргэдийн оролцооны ач холбогдол энд байгаа шүү. За энд иргэд ямар үүрэгтэй хариуцлагатайгаар оролцох юм бэ гэхлээр та бүхэн бол энэ хотын захиргаанаас томилогдож ирсэн танаа дээр ажиллаж байгаа төслийн баг, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаа хамтарч ажиллах үүрэгтэй. Зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаануудад бас идэвхтэй оролцох үүрэгтэй. Төлөвлөлтийн талаарх өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм үүрэгтэй. За тэгээ хамгийн гол нь хөршүүдтэйгээ хамтарч сууж хэлэлцэж төлөвлөх ёстой. Та нарын гол үүрэг бол хамт биш, нэг хүний биш, одоо хөршүүдтэйгээ хамтарч сууж байгаа төлөвлөж хэлэлцээд эхнийхээ шийдлийг гаргах ёстой. За тэгэхдээ бас би түрүүн ярьжсэн нэг ганц би эмээ ч юм уу өвөө ч юм уу эсвэл залуучууд амьдардаг байсан ч гэсэн хөршүүдийнхээ саналыг хүндэтгэж сонсож үзээд өөрийнхөө ч гэсэн саналыг оруулаад нийтийн нэг шийдэлд хүрсэн байх ёстой. За тэгээд дараа нь би хэлсэнтэй одоо 100 хүн чинь 100 бүгдээрээ хурж ирэл нэг төлөвлөгч юм уу нэг нийгмийн ажилтнууд байгаа шүү дээ. Нэг хүн дээр ирэл ингээд саналаа ойлгуулах гэдэг бас хэцүү шүү дээ. Тийм учраас та нар хамгийн сүүлийнхээ одоо ярилцсан төлөвлөцөд хилцээд гарсан нэг шийдлээ архитектор дээр ирж уулзаад одоо тэр хүнтэй ингээд тогтмол ажиллаж явах та нарын төлөөллийг хангах бас өөрөө цаг завтай сэтгэлтэй тийм хүн төлөөллийн байгууллага байгуулад тийм хүнээр төлөөлсөн тийм төлөөллийн байгууллага байгуулж энэ багтаа ажиллах юм аа. За тэгээд сүүлд нь одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь бол эзний ёсоор хандаад манлайлж оролцох тийм үүрэг хүлээж байгаа. За эзний ёсоор хандна гэхлээр та нар энийг бол хэлэх шаардлагагүй байх л да. Яг гэвэл та нар өөрсдөө ороод төлөвлөсөн юм чи энийг төлөвлөлтийнхээ дагуу явуулах гэж хичээн шүү дээ. Өөрсдөө хяналт тавиад явна. Энэ бол бараг шууд автоматар ойлгож болох асуудал байгаа. За би түрүүндээс яагаад хөршөөрөө зохион байгуулалтанд орох хэрэгтэй гэж яриад байна шүү дээ. Түрүүний хүмүүс болохоор бас асуугаад байсан л да. Яахлаар зохион байгуулалтанд ордгийг ингээд. Яагаад хөршөөрөө зохион байгуулалтанд орох хэрэгтэй юм бэ гэхлээр за хүн бүр нөөц болцоо байдаг. Хүн бол нэг хамгийн ухаантай хүн гэхтэл маш их нөөц болцоо тий. Хамгийн ядуу хүн гэхтэл бас ядуу хүн гэж юу н байдаггүй. Одоо доор хаяж ингээл гадаа удамжинд хог түүгэд явж байгаа хүмүүс шүү дээ. Тэд нар чинь өөрсдийнх нь бие байна. Тэр бол өөрийнх нь баялаг байна. Залуу нас нь байна. Залуу хүн байгаа бол хөгшин хүн байгаа бол тэр чинь мэдлэг байна. Тодорхой хэмжээгээр амьдралд хоримтлуулсан. Гэх мэтчлэн хүн болгонд өөрсдийнх нь нөөц олцоо байдаг. Тэгээд өөрсдийнхөө олон хүнгээд нийлээд нэг зохион байгуулалтанд орсоор тэр бүх нөөц болцоо нэгтгэгдээд нэгэн юм нэг хүнийг ганцаараа үүсгэж үлч чадах тийм хамт олонны хүчийг бүтээж чаддаг учраас та нарт одоо нэг хүнийг бол нэлээд олон хүний ой ухаан эрдэм мэдлэг хамтдаа орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр төлөвлөлтийн шийдлийг гаргахад бид нар чадахгүй гэж бодож байгаа бол хувь хүн өөрөө бас тодорхой хэмжээгээр би ингэж холбогдъё, тэгж холбогдъё гэсэн санаа байлаа. Тэгэхэд нийлээд 10-аа, 20-аа, 30-аа гэсэн ухлаар тэрнээс илүү шийдэлт хүрнэ. Тэгээд дараа нь ингэснээр бол яг хамгийн гол нь энд тавьд яагаад хөршөөрөө гэхлээр тэр хөрш чинь яг өөртөө чинь ижлэх нөхцөлд амьдардаг. Одоо жалганы ам дээр бол нэг л жалганы ам дээр байдаг тий. Яг энэ нөгөө нэг трансформаторын баруун талд байдаг тий. Гэх юм бол бүгд ижлэх тийм амьдрах нөхцөлтэй тийм улсууд байгаа учраас яг ижлэх одоо эрэлт хэрэгцээтэй, яг ижлэх асуудалтай. Тийм учраас хамтраад ярихлаараа илүү санаа гаргадаг. Тэгээд та болохоор ганцаараа холбогдох боломж байхгүй. Тийм учраас заавал хөрштөөгөө хамт холбогдно. Одоо дэд бүтц ороод ирлээ гэлээ шүү дээ. Та хичнээн сайхан байшин барьсан, хичнээн сайхан гоёор хашаагаа тогтчулсан ч гэсэн шугам дотоод ирэхлээр нөгөө шугам чинь танаа хөршийн нутагтайг явна шүү дээ ялцчихгүй. Тэгэхээр хөрш зөвшөөрөхгүй бол явуулахгүй тий. Биний газар дээгүүр чи явуулаа гэд. Тэгэхээр хөрштөөгөө хамтралд хөгжнө гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас яагаад хөршүүд хамтраа зохион байгуулалтанд орох хэрэгтэй вэ гэдэг ахлаар эргээд дэд бүтц рүү холбогдохын тулд та нар өөрсдөө зөгцсөн байх ёстой. Харилцан зөгцөөд энэ шугам маань энэгээр явбал чи зөвшөөрнө үстэй. Миний шугам бол ингээд ороод ирнэ. Эндээ хідүүлээ эсвэл энэ хэсэг газараа нийтгээд хідүүлээ одоо 4 давхар байшин бариад энэ хэсэг газар цэцэрлэг түрээлэн болгоод эндээ ийм байл ингээд ингэдэг ч юм уу. Тэгээд төлөвлөд явчвал таны газар 700 м² гэхэд одоо 4 айлын газар чинь 2 га одоо явчихна шүү дээ. Тэгээд ингээд явхлаар ч арай илүү том газрыг та нар илүү ингээд захиран зарцуулах боломжтой. Нийлээд ингээд явхлаар арай илүү юм төлөвлөх боломжтой болно. За тэгээд хамгийн сүүлийн зорилго болохоор төслийн баг бол та нартай ажиллах төлөөллийн байгууллага шаардж байгаа. Хөршүүдээ нийлээд хөршүүдээрээ хамтдаа зохион байгуулалтанд ороод нэг байгууллага байгуулна гэхлээр тэр улсуудтай ажиллах хүчийг бас